За сонирхолтой англи хэл гэдэг булангаар өнөөдөр бүгдээрээ үүдгийн Т ялгалын R-өөр гэдэг нөхцөл давхрын утгыг англи хэлэнд 5 янзаар гаргадгийг үзье л да. Унаа тээврийг хэрэгсэлдэх юм бол buy гэдэг өгтөрөө ашиглана. Buy car гэж одоо машинаар, buy train гарт тэргээр гэх мэтэр. Харин үүлийн хөдөлмөрийн багц зэмсгийг илэрхийлж явах юм бол with гэдгийг авна. Жишээ нь одоо халбгаар хутгах with a spoon гэх мэтэр. За тэгээ биерээр зурах тийм ээ. За компьютерээр онцлох гэх мэтэр. Жишээ нь одоо my car was diagnosed with a computer гэх үгээс биш by computer гэж ярьж болохгүй. Ягаад гэвэл онцлох гэдэг одоо үлийн чинь багж нь болохоор компьютер болсон байна шүү дээ. Тийм учраас миний машиныг компьютероор онцлсан гэж. Харин эд материал бүрэлдүүлбэр хэсгийг зааж ах юм бол of гэдгийг хэрэглэн. Тухайлбал одоо this dress is made of silk гэж энэ дашинцыг торгоор хийсэн байна гэж. Албан тушаал заах юм бол Азия гэж ярина. As a teacher багшаар гэх мэтэр. Одоо жишээ нь my sister is working in this private hospital as a nurse гэж. Миний эгч сувлагчаар энэ хувийн эмнэлэгт ажиллаж байгаа гэж ярих нь шүү дээ. За харин одоо бүтээлэг тэр бүтээл нь одоо зураг байна уу, ном байна уу хамаа ахгүй. Бүтээгч эзэнтэйг нь хамттан дурдчих юм бол бид нар яах вэ гэвэл ерөөсөө buy өгтөрийг ашиглана. Жишээ нь the picture sunflower by Van Gogh. Van Gogh-ийн зурсан наран цэцэг хэмээх зураг гэж. За Сэлэнгийн багшийн бичсэн 1004 хэмээх ном гэх юм бол the book 1000 English grammar rules by Сэлэнгэ гэж илэрхийлэх нэ.